Hi. За бид хоёр одоо Circular Quay-гээс Manly Beach руу явж гин. Ингээд том усан онгоцон дээр суудсан явж гин. За яа надаа юм үзүүлэх гээд 3-3 хоног ажилласаа чөлөө авсан байгаа. Тэгээд ийм их сэтгэл гаргасан маш их баярлалаа. Хайртай шүү. За энэ харагдж байгаа далайн эргүүдээр амьдарч байгаа хүмүүс нь энэ усан завийг ингээд нийтийн тээвэр байдлаар ашиглаад тэгээд Сиднейгийн төв рүүгээ ажилдаа ирж очт юм лээ. За бид хоёр буучаад одоо нөгөө Manly Beach рүүгээ явж гин. Гадаа маш дулаахан тэгээд ийм зөндөө жуулчтай айгүй ихтэй ах шиг байна. Энэ моднууд нь айгүй гоё гоо. Тэр бас нөгөө дал мод гоё энэ одоо бид хоёр очихоос өмнө нэг ресторан орж хоол идчихэд тэгэл бич дээр очие да. За бид хоёр одоо Номхон талаа ирэг дээр ирсэн байна. Энд ингээд хүмүүс бие шараад, нарлаад хэвтжээ. Жохоо салхилтай байна. За сая бид хоёр хоол идсэн. Тэгээ хоол маань бол гоё. Айгүй амтлаг байна. Түнс нь айгүй таалагдлаа надаа. Стейк нь бас гоё байна. Тэгээ одоо хоолоо шингээ жохоо алхахыг. Алхах зураа жохоо юм ярьчих. Окей. За юу ярих вэ хоёлаа? Би бол асуултуудад бэлэн байна. Хамгийн түрүүнд нэг зардал айгүй сонирхоод байдагтай. Зардал нь ер нь за хэлний бэлтгэлээр ирлээ гэхэд ер нь хідээс хэдийн хооронд сонголтын төлбөр гэж байгаа лээ. Хэлний бэлтгэлийн төлбөр чинь ерөнхийдөө 7 хоногийн нэг $200-аас эхлээд дээшээ 200, 220, 250, 300, 300-аас дээшээ гэж янз бүр байгаа. Тэгэхээр одоо нэг жил хэлний бэлтгэл сурна гэж үзэх юм бол 54-7 хоног, 52-аас 54-7 хоног гэж тооцоолоо. Тэгээ эхлээд гарах зардлаа яах вэ? Ихэвчлэн нь бол сургуулиуд нэг 2 хувааж авах сонирхолтой байдаг. Тэгэхээр $252 дүүрчээд $10,400-оор 2 хуваагаад $5,200 эхлээд төлөөд ирэх боломжтой. Ягаад гэхээр нөгөө гаднаас визэнд орж байгаа оюутнуудаас айлуулах илүү 50% авах сонирхолтой байдаг. Хэрвээ яг 4 хувааж төлөөд ирэхийг нь зөвшөөрдөг сургуулиуд бол цөөхөн байдаг. Бас тэднэртээ 4 хувааж төлье гэдэг хүсэлтэй өгөх юм бол бас болох боломжтой. За яг тэгэхээр эхлээд сургуулиас ямар сургууль сонгоод тэр сургуулиас асууж үзэн л гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө авсныхаа дараа. Окей. Тэгээд эрүүл мэндийн даатгал 1 жилийн даатгалыг ойролцоогоор $900 орчим байгаа. Тэгээд виза авлаа гэж бодоход визний хураамж өгнө. Тэгээд визээ авлаа гэж бодоход аваад ирэх нөгөө визний зардал тэгээд байрны эхлээд амьдрах байрны зардал эхлээд ирээд ихний 1-3 сардаа амжиргааны зардал гэх мэтлэн юмудаа тооцоолоод гарна. Хэлний оноотой хүмүүс коллеж тийм үү эсвэл цаашаа бакалавр магистр сурах хүмүүсийн хувьд угаасаа төлбөр нь дээш өсөд явна шүү дээ. Хамгийн хямдтай бол нэг хэлний бэлтгэлээр болж ирэх боломжууд байгаа. Ялангуяа одоо нөгөө Ирландаас ирэх гэж байгаа хүмүүс бол аль хэдийн тэндээ англи хэлний сургалтаар очсон хүмүүс байдаг учраас нааша одоо Австрали руу сурахаар байгаа хүмүүс бол одоо аль хэдийн англи хэлээс сурсан гэдгээ бас нотолж харуулад англи хэлний оноотой байвал даваа тал болно. Шууд мастраар сурна гэсэн үг шүү дээ. 2 жилээ. Мастерт бакалаврт бас сурч болно. Тэгээд гэр бүлээ авах боломж нь болохоор хэлний бэлтгэлээр байсан ч гэсэн нээлттэй. Тийм. Хэлний бэлтгэл байсан ч одоо оюутны визтэй байх юм бол таглан виз авч болдог. Nice. Энэ нар нэрээс та. Ээгээд ямар гоё юм бэ? Хаднууд нь бол айгүй өрмөц хэлбэртэй юм байна. Яг усын урсгалын дагуу байгаа юм шиг. Ийм гоё газар амьдрна гэдэг бол нэр үнэхээр хүн болж төрснөх ер нь яг ингээд хүртэх ёстой тийм аз завшаан гэж бол бодож байна. Үнэхээр гоё тааламжтай уур амьсгалтай юм аа. Бид хоёрын явсан энэ өдөр ажлын өдөр өсөн. Тэгээ ажлын өдрөөс нь ч гэсэн ийм олон хүн ингээд амраад байжсэн айгүй гоё. Тэгээ зарим нь бүр эндээсээ ажиллаа хийгээ байжсэн.
За энэ бол нөгөө австралчуудын өвөг эцэг аваргийн хүмүүсийн урлаг юм байна. За хари одоо оройны 5 цаг болж байна. Сайн уу? Бид хоёр Мэнли арал дээр алхаад тэгээ сууж агаад одоо буцаад циркулар кей руу явж байна. За тэгээ өмнөх зам маань болохоор арай том зам байсан тийм. Энэ болохоор арай жижигхэн тэгээ хурдан. Тэгээ ингээд хүмүүс сууждаг юм байна. За тэгээ гадаа бас халуун хэвээрэл байна да. Бид хоёр энэ удаа дотор сууж байна. Манли 70 яриг орчоод одоо буцаад циркулар кей Энэ бабсны халуун бабсны усан авсан миний хоолой өгдөөд халуун баблтыг өдөх байдаг юм байна. Эндээс буугаад бит хоёр Сидней Опера хаус дээр очисон. За тэгээ тэн дээр очиод бас сэтгэлээ хуваалцсан байгаа. За тэр талаар дараагийн бичлэгээр хуваалцъя. Манайхан subscribe-а дараа асуух зүйл байвал комментаар үлдээгээрэй.